Чинь сэтгэлээс гэвэл эхний анги дээр амарсан дөрүүд маш гоё танилцуулагдлаа гэж бодож байна. Ер нь дэлгэр найруулагчийн кинонд би дуртай. Манерын триллер жанрын тийм одоо 95 гэл тийм кино бол номер 1 зохиол гэж бодоод байдаг. Зөвхөн нөгөө жанр маань ингэж хүнийг бодуулж нөгөө юм дундаас шагаа хийж сууж байгаа хүн бодож байгаа учраа олох хэрэгтэй юм кино учраас нэг тийм санагдаж магадгүй. Гэхдээ миний бодсноор үзэгч нь авлаа. Одоо би ч яг энэ дэлгүүрээр яг юу бодогдож байгаа надад ч гэсэн бас бодогдож ийсэн дуршлагаа хуваалцахад бол ингээд за энэ миний кино нэгдүгээр анги барьж байгаа болоо хүмүүс энийг цааш нь өргөжөөж үзэх болоо гэдэгчдэг зөндөө олон асуулттай байдаг. Тэгээ энэ асуултанд би дэлгүүрийн өмнөөс хариулахад бол энэ киног бол цааш нь үзэх юм байна. Эхний анги дээр инг мөртлөөс ингээд бүх тайлан ингээд байгаа юм шиг тийм сэтгэл төрүүлээд авах. Тэгсэн мөртлөөсөө цаана дахиад 9 анги байна гэх бүр улам сонирхолтой байгаа байхгүй. Одоо тэгэл гэртээ мэдээж үзчихсэн тайлгаас дараачихнаас тавиараа гэл тэгэхээр л байлаа. Түүхэн киногч гэсэн өөрийнхөө стил жанраар хийж болдог гэдгийг бас дэг найруулагч харууллаа гэж бодож чинь. Тэгээд дэг найруулагчийн гэдэг юм уу найруулагчийн багийг 1-10 оноогоор дүгнэ гэвэл та хэдэн оноо тавих ба жишээ нь тех боломжтой эхний ангийг харахад тэм сэтгэл бууж байна. Яг одоогоор дүгнэлт хийхэд орой эрт байна. Дүгнэлт хийх боломжгүй гэж бодож байна. Ягаад гэхээр цаашаага маш олон ангиуд байгаа учраас ямар ч байсан эхний ээлжинд нэгдүгээр ангийг үзэхэд энэ киноноос дэлгэр 2 үнэртэж байна. Дээрээс нь зураачийн ажил, хувцас, мейкап, тэгээ бусад одоо энэ хөгжим бас маш гоё байна тий. Одоо сериал ингэж л бас үзэхдээ хөдөлж авч явдаг. Кастинг харж хад нэлээ олон шин дүрүүд бас байх шүү тий. Анхны сэтгэлээр яг хамгийн их сэтгэл бууж байгаа гэдэг юм уу дараа энэтэй бас нэг уран бүтээл дээр хамтраад ажиллая да гэдэг тийм шин дүрүүд авигих гарч ирж байгаа бах тий. Энэ дүрүүдээс онцлбол яг мэдээж киноны гол дүр намсарын ялтыг бол манай Монголын ард түмэн үзэгчид маань бүгд мэдж байгаа тийм ээ. Ямар ч үршин бэ гэдэг нь бол угаасаа тодорхой ойлгомжтой. Хажууд явж байгаа нандцын дүр тийм ээ. Урд өмнө болохоор хувьсэл продакшны зэрлэг цэцгсийн хүлэмжид бас туслах дүрээр тоглож байсан. Тэгээ яасан гоё ямар гоё дуу хоолой ямар гоё өнгө төрх. Тэгээ дээрэс нь яг энэ үед байгаа тэр нэг юм Монгол хүний биеийн хилэмж морь малтай харьцаж байгаа харьцаа энэ зүйл бол нандцад тоглож байгаа жүжигчнээс бол үнэхээр гайхалтай байлаа. Надад бол одоо нанзад бол их хайр татлаа. Нанзад бол их гоё тоглолттой жүжигчин байна. Тэр нь онцгойлон бас тэр баяр хүргэе. За ялалтаа одоо маш тостой жүжигч шүү дээ. Одоо миний ангийн хүүхэд би ч одоо 20-30 жил тэр хүний тоглолтыг харж байна. Үнэхээр бас ялтаас би ийм тоглолт хүлээж исэн. Хүлээлтээ авч байна. Манай Батминд байна. Бид нар бас нэг үе манай дээдлийн ангийн оюутан Батминд дээр яг тийм би бас нэг тийм over acted бас жоохон дургу хүн. Тэгээ манай одоо суугаар багшийн национал системээр тоглож байгаа сүүлийн үед сөөхөн жүжигчд үлдсэн ер нь бол тэг яг одоо хатуу хэлэхэд бол бид нар гадны жүжигчд одоо цаг үеэ дагаад ч юм уу маш их одоо жүжигчдийн тоглолт өөрчлөгдөж ирсэн гэдгийг бол хинч хамаагүй мэдж байгаа. Тэгээ эндээс бол жинхэнэ одоо натуур тэгээ амьд амьсгаа амьд дүр амьд текстүүдийг одоо нэг харж байна. Ялтад одоо уралж энэ даа бас энэ дотор. Нанзад гэсэн хүмүүс авих байна тий. Тэгэхээр нанздын дүр ер нь энэ киноны яг хэдгээр анги хүртэл нууц ушвал явах ба. Хэр одоо хэргийн хийсэн бай тий. Миний анги ер нь бол баг анги дуустал явна. Тийм. Тэгээд бусдын ол нууцлчих. Найруулагч Дэлгэр Баяр маш зөв тулгымцсан асуудлыг шууд гаргаж ирж тавилаа гэж харсан. Ягаад гэхээр манайхан бүгдээр ярьдаг чинь манай ард түмэн бүгдээр ярьдаг. Бид нэр маш их түүхтэй ард түмөө. Ягаад энэ агуу их түүхээрээ олон том факттай үйл явдлуудаараа бид нар кино хийдэггүй юм бэ гэж зөндөө ярьдаг. Солонгосчуудыг жишээ авч татдаг. Нөгөө солонгосчуудаа муулдаг те эднэр түүхгүй ээжж кино хийлээ мэлээ гэж зөндөө тэгсэн мөртлөө солонгосчуудын киног зөндөө хийдэг, сонирхолтойгоор хийдэг. Тэгвэл Дэлгэр Баяр найруулагч түүхэн цаг үеийг яг триллер жанрын энэ киног түүхэн цаг үе дээр авчирч тавьснараа яг тэр ёстой нэг монголчуудын загталсан газар майжлаад гэж харлаа. 100 жилийн өмнө болж байгаа үйл явдал. Тэгээ тухайн үеийн одоо гэмт хэрэг, тэгээ хүмүүсийн харилцаа, манай Монгол улсын хүн амын тоо хэд байсан билээ ч юм уу түүхэн талаас хөөж үзэх юм бол энэ бол маш сонирхолтой, тэгээд маш наашна авчирч энэ одоо цаг дээр авчирхад одоо их
одоо хэцүү гэж хэлж бол найруулгын зүгээс ч тэр зохиолын зүгээс ч тэр. Тэгээд тэр бол надад бол маш одоо амжилттай яг алтан дундчаа барьж авчирсан байна. Сонирхолтой текстүүд, тэгээ үг хэллэгүү, тэгээ таашгүй байна. Бас тааштай бид нар чинь. За одоо энийг тий таашгүй байна. Дээрээс нь жүжигчдийн тоглолт бол одоо маш гоё одоо яг жинхэнэ одоо киноны тоглолт бол энд байж байна тий. Одоо бидний хувьд бол сайн бүтээлийн санаа зохиол баг төслөө бид нар бэлтгэх хэрэгтэй байна. Бусын нь болохоор хийдэг юм яг зөв зарчимдаа орсон учраас уран бүтээл киноны чанар чансаа одоо үзэгчтэй хүргэх тэр одоо гоё бүтээлүүд маань олон болно л гэж одоо хөгжлийнхөө одоо гараан дээр их үү эд дундаа их өвчөө авсан байна л гэж би бол өөрөө анзаарч байна шүү дээ. Би болоод гэртээ болоод галтгоонд бол маш их цагийг өнгөрөөдөг. Надад их гоё амралт болдог. Би гэхдээ өөрөө хоол мал их тийм юмдаа их сонирхолтой. YouTube багшаасаа харж байгаад маш олон хоолуудыг туршиж үзэх дуртай. Би ер нь бол яг сүүлийн үед яг жинхнээсээ нэг галтгооны зүгээр нэг зочиншиг л өгдөг болчоод байна нөгөө ойрд ажил ихтэй наашаа цаашаа гэдгээр. Тэгээ манай нөхөр бүр надаас намайг ингэсэн шүү дээ. Лавга би бүр чиний гарын хоолыг бүр мартах гэдэг нь чи ямар хоол идэг вэ? Бид нар заавал одоо стейкийг ресторан зүш гэртээ бас идэх боломжтой болсон байна. Энэ хавчуурахтай хам багч өстэй амар гоё шүү дээ. Энэ стейк за баярлаа. Нэг хавчуурахтай гахамах хятад хоолны газар жидээгээл бодоод зүгс бийлээ. За маш их баярлаа. Нэг удаач бас эхнэрийнхээ аим өөрийнхөө гарыг амраах болох гэж байна. За стак баярлаа. За маш их баярлаа. Ачмаг нарангийнхаа хамт олон бүгдэнд нь амжилт хүсье.